цөмөөхөө гэсэн алдарт үлгэрийг уншиж өгөхөөр бэлтлээ. За ингээд үлгэрээ эхлэе. 100 сарын өмнөх орой байлаа. Каларагийн сэтгэл догтлон нойр нь хольжин. Тэднийх гац уур модоо засч Каларагийн загалмайлсан эцэг нь гац уурын доор түүнд бэлэг тавьсан байв. Загалмайлсан эцэг нь түүнд үргэлж хамгийн гоё бэлгийг өгдөг болохоор Калара хүлээж тисэлгүй орноосоо сэмхэн босоод доош буулаа. Зүгээр л нэг хараадахыг яавал гэж хэмээн тэр бодоод хайрцагтай бэлгийг задлав. Хайрцагн дотор цэрэг хувцастай цөмөөхөө тоглоом байв. Гэнэт Калара маш ихээр ядарч модны доор ивхрэн унтаад өглөө. Тэгээд нэг сэртэл гацуур мод түүнд аврах том харагдаж байв. Би жижигсэн юм байх та гэж тэр гайхан бодлоо. Тэгээд айсандаа дээш босдол хажуунаас нь сайн уу охин минь? Би чамайг одооноос хамгаалах болно. Би бол цөмөөхөө ханхүү гихт болтлаа. Калара маш их чочирдов. Бэлэг ам орчихжээ. Хулгнууд чамайг барихаар ирж байна. Гэхдээ санаа зовох хэрэггүй гэж өнөө ханхүү хэлээд нэг шүгэлтгэл бяцхан тоглоомын цэргүүд жагсан гарч ирээд хулганы хаанаар өдөрдүүлсэн сүргийн өмнөөр игнэн зогслоо. Галлаад гэж ханхүү командлахад бяцхан цэргүүд тоглоомон буугаар бяслагны хилтерхий гарган буудаж эхлэв. Хідэн хулган бяслаганд оногдоод тэрийн унсан ч тулаан арай дуусаагүй байв. Чамд энээс өөр хийж чадах зүйл алгуу гэж хулганы хаан тохуурхан хэлээд охиныг бидэнд өг гэлээ. Яасан ч үгүй гэж ханхүү хэлв. Дахин ширүүн тулаан өрнөлөө. Тэдний тулалдахыг хараад цөхөрч гүйцсэн Калара хулганы хааны толгой руу шахаага шидчихв. Хаан ч ухаан алдан газар дунахад ханхүү Калара дээр очиод сайн байна. Одоо ялалтын баяраа тэмдэглэцгээе гэж баясгалантайгаар хэллээ. Тэд буг хулгулсан алтан тэргэн дээр суугаад шөнийн тэнгэрээр нисж эхлэв. Тэд тэнгэрээ дүүлэн ниссээр мөсөн хатны гялалзаж гялтгансан ордны гадаа ирэв. Тавтай морил хэмээн найрсгаар урсаар хатан тэднийг ордны ёслын танхимд дагуулan орж ирлээ. Тэнд мөнгөлөг цагаан даасан жумссан үзэгсэлэнт бүжигчд бүжиж байв. Ханхүү чихрийн орон гэж хашгирлаа. Калара шоколадын уулан дээр өнгийн чихрэн навчтай модод чихрэн сарнаа ургасан байхыг хараад ихэд гайхан инээмсэглэлээ. Хөлнөөсөө толгой хүртэл ягаан өнгийн хувцас өмссөн нэгэн шидэт дайг нь талхаар хийсэн ордноос гарч ирээд тэр хоёрыг хоёулангийн үнсэн би бол чихэрлэг чавганы дайг нь бидэнтэй хамт баярлаач гэв. Дотгош орвол араб гүнж намуухан аялгуунд бүжиглэж Испани хос товчлуур бүжиг хийж хятад бүжигчд чадварлаг бүжиж байлаа. Мөн цэцэг шиг хувцаслсан балетчид гайхамшигтай сайхан бүжиглэж байв. Явах цаг боллоо гэж ханхүү хэллээ. Калара маш дурамчхнаар чаргандаа суугаад ханхүүгийн мөрийг дэрлэн унтжээ. Калара гацуур модны доор загалмайлсан эцгийнхаа бэлгэлсэн цөмөөхөө тоглоомыг тэрвэн сэрлээ. Тэр өөрийнхөө биеийн хэмжээнд эргэн очсон байв. Энэ бүхэн зүуд байжээ. Хамгийн сайхан зүуд байлаа. Би үүнийг хизээч мартахгүй. Хизээч гэж Калара амандаа бовтнолаа. Энэ бүхэн зүуд байсан уу? Эсвэл элдэг күгэлдээ түүн рүү үнэхээр нүдээ ирэмсэн юм болоо? За үлгэр маань энэ хүрээ дуслаа өгтөө дээ. За тэгэхээр энэ үлгэр дээр юу гарч ийн? Калара гээд нэгэн охин тийм ээ 100 сарын өмнөх өдөр яалаа гацуур модны доор тавьсан загалмайлсан эцгийнхаа өгсөн бэлгийг хамгийн түрүүнд үзэх гээд жил болгон хамгийн гоё бэлгийг үздэг учраас маргааш шиг хүлээ тэсгэлгүй яалаа. Шүн доошоо буугаад бэлгийг задлалт дотор нь юу яадаг вүлээ өгтөө дээ?
модон цэрэг цөмөөхөө байдаг тийм ээ. За тэгээд Клара маань баярлаа түүнийг барьсны дараа яадаг вүлээ? Бэлгээ үдсийн дараа нойр нь маш их үрээд тэгээд газар модныхаа дэргэд унтаад өгдөг тийм ээ. Гэтэл гинэ ч яадаг вүлээ? Сайн байна уу охин минь? Би чамайг одооноос хамгаалах болно гэх туу. Чочоос ирсэн чинь нөгөө цөмөөхөө нь өөртөө адилхан биений хэмжээтэй болцсон. Тэгээ Клара маань яадаг вүлээ? Би ингээ жижигэрсүү, энэ ингээ томорчихуу гэд гайхаж ятл яадаг вүлээ? Хулганууд тань руу дайрчаана. Гэвч би таныг хамгаалах болно гэд нэг шүгэлттэл яадаг вүлээ? Баахан модон цэргүүд ирээд хулганы хантаа тулалддаг тийм ээ, хулгануудтай. За ингээд ширүүн тулаан өрсөд явж ирсэн чинь яадаг вүлээ? Клара тэр тулаан сонирхолтой байдаг үлээ. Үгүй шүү дээ, маань сонирхолгүй байсан учраас те дургуулахад тавчгаа аваад хулганы хаан руу шидэтэл хулганы хаан ухаан алдаж унаад энэ тулаан маань яадаг үлээ? Дуустдаг тийм ээ. За ингээд цаашаа явж агаад Мөсөн хатныг очоод Мөсөн хатан маань тэр хоёрыг яадаг үлээ? Урайлахнаар гэртээ ураад тэгсэн чинь тэнд хинтэй таардаг үлээ өгтөдөө. Чихрийн дагн орноос ирсэн бүжигчдтэй таардаг штэ тийм ээ. Тэгээд яадаг үлээ? Талхан байшин, чихрэн сарнаа гэд урд өмнө хизээч үзээгүй маш гайхалтай зүйлсийг хараад Клара маань гайхаж явсараагаад тэдгээр хүмүүстэй хамтдаа яадаг үлээ? Баярлан зингэн бүжгэлж агаад унтаад сэртэл буцаад өөрийнхөө биенийх нь хэмжээ хэвийн болчихсон цөмөөхөө тоглоомоо тэрвэрэд сэрдэг шүү дээ тийм ээ. Тэгээд энэ зүүд байсан бахта энэ бүхэн маш тод байсан шүү дээ. Гайхамшигтай хамгийн сайхан зүүд. Би энийг хизээч мартахгүй, хизээч гэж хэлдэг тийм ээ. За ингээд үлгэр маань дуустдаг тийм ээ. Бид нар ч гэсэн заримдаа бодит юм шиг зүүдлээд заримдаа биднэрт амьдрал тохиолдсон зүйл маань бодит биш зүүд юм шиг санагдах үе байдаг тийм ээ хөхтөдөө. Тийм үе тохиолддог аахгүй юу? Багшд нь зөндөө олон удаа яснаа тэгж зохиолдчихсан. Энэ зүүд биш байжээ гэж бодогдох үе байдаг. Бас харамсалтай эн чинь зүүд байсан юм бэ шүү дээ гэж. Тэгэхээр зүүд гэдэг тэр сайхан гайхамшигт ертөнцид бол бид нар яах нь хүсэл мөрөөдөл бол хязгааргүй тийм ээ. За тэгэхээр энэ үлгэрээс бид нар юг сургамжлан ойлгох хөхтөдөө. Бусдад бэлэг өгнө гэдэг бол тухайн хүнийхээ сэтгэлд нийцсэн баярлуулсан тийм зүйл байдаг юм шүү гэдгийг хэлж өгч чинь тийм ээ. Хэрвээ Кларад маань бэлгэн таалагддаг байсан бол тэр зул сарын баяраар маш сэтгэл гонсор уйтар гүнхтэй байсан шүү дээ. Гэтэл бэлгэн маш их таалагдсан учраас зүүдний ертөнцтэй хүртэл яах нь шинхэн тоглоомтойгоо гайхамшигт ертөнцөөр яах аялал сэрж ин тийм ээ. Тэгэхээр зэрэг нь бусдад бэлэг өгнө гэдэг бол өөртөө болон өрөөд юу бэлгэлдэг зүйл ах нь өгтөдөө. Зөвхөн бэлэг биш давхар юу ах нь ад жаргал баяр баясгалан бэлгэлдэг зүйл шүү гэдгийг энэ үлгэр маань бидэнд сануулan хэлж өгч जैन тийм ээ өгтөдөө. За ингээд өнөөдрийн үлгэрээ энэ хөргөж өндөрлөөд маргаашийн үлгэрээрээ эргэн уулзцгаая өгтөдөө. Сайхан амраарай.